бүгдээрээ present perfect continuous болон simple цагийн ялгааг ойлгоцгоё. За товчхондоо present perfect continuous цагийг бид үйл ажиллагааг чухалчилсан үр дүн чухал биш үед ашиглаж болно. За present simple цагийг бид үйл явц чухал биш үр дүн чухал үед ашиглаж болно гэж ойлгож байна. За жишээ өгүүлбэрийг авч үзье. There is paint on Kate's clothes. He has been painting her bedroom. The bedroom was green. Now it is yellow. She has painted her bedroom. За энэ хоёр жишээг авч харьцуулж харах юм бол эхний жишээн дээр Кейтийн хувцас нь будаг болчихсон байна. Тэр унтлагын өрөөгөө будаж байсан гэсэн санааг илэрхийлсэн бол хоёрдугаар өгүүлбэр дээр өрөө өмнө ногоон байсан одоо шар болчихсон байна. Тэр өрөөг будчихсан байна гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгэхээр эхний жишээн дээр үр дүн хараахан гараагүй үйл явц үргэлжилж байгаа талаар дүрслэхтэй continuous цагийг ашигласан бол хоёр дахь жишээн дээр аль хэдийн будагдаад дуусчихсан буюу үр дүн харуулсан жишээн дээр simple цагийг ашигласан байна. Дараагийн жишээг авч үзье. My hands are very dirty. I have been repairing my bike. My bike is okay again now. I have repaired it. За энэ хоёр жишээг харьцуулж харбал эхний жишээн дээр миний гар муухай болчихсон. Муухай байна. Би дугуйгаа засч байсан гэсэн утгыг илэрхийлж байгаа бол хоёр дахь жишээн дээр миний дугуй одоо дахиад зүгээр болчихсон байна. Би үүнийг засчихсан гэсэн утгыг илэрхийлсэн байна. За мөн харьцуулж харахад эхний жишээн дээр дугуйгаа засч байсан гэдэг үйл явдлыг чухалчилсан бол хоёр дахь жишээн дээр result буюу үр дүн чухалчилсан байна. Дугуй засагдчихсан байна гэдэг нь чухал үед болохоор simple цагийг ашиглах нь дугуйг засч байсан буюу activity чухал үед continuous цагийг ашиглах нэ. Дараагийн жишээ. Joey has been eating too much recently. He should eat less. Somebody has eaten all the chocolates. The box is empty. Мөн хоёр жишээг харьцуулж харбал эхний жишээн дээр Joey саяхан маш их идчихсэн. Тэр бага идэх хэрэгтэй гэсэн өгүүлбэр байгаа л хоёрдугаар жишээн дээр шоколадыг хин нэгэн аль хэдийн идээд дуусчихсан бокс хоосон байна гэсэн утгаар хайр цаг хоосон байна гэсэн өгүүлбэр байна. За тэгвэл хоёр өгүүлбэрийн утгыг харьцуулж харвал эхний өгүүлбэр дээр present perfect continuous буюу Joey маш саяхан ингэж маш их идэж байсан буюу маш их идсэн гэдэг үйл явц нь чухал байгаа үед continuous цагийг ашигласан бол хоёр дахь жишээн дээр шоколадыг аль хэдийн идчихсэн хайр цаг хоосон байгаа буюу үр дүн чухал үед simple цагийг ашигласан байна. Дараагийн жишээг авч үзье. It's nice to see you again. What have you been doing since we last met? Where's the book I gave you? What have you done with it? За хоёр жишээг харьцуулж харвал эхний жишээн дээр бид уулзснаас хойш чи юу хийж байсан бэ гэдээ уулзснаас хойш хийж байсан үйл явдал буюу activity-г чухалчилсан бол хоёр дахь жишээн дээр тэр номоор юу хийсэн талаар үр дүнг нь асуусан байна. Тийм учраас simple цагийг ашигласан. Дараагийн жишээ. Where have you been? Have you been playing tennis? Have you ever played tennis? За хоёр жишээг харьцуулж харвал эхний жишээн дээр чи хаана байсан бэ? Теннис тоглож байсан уу гэд үйл явдал буюу activity-г чухалчилсан үед present perfect continuous цагийг ашигласан бол хоёр дахь жишээн дээр have you ever played tennis буюу өмнө нь теннис тоглож байсан талаарх үр дүн туршлагын талаар асуухдаа present perfect simple цагийг ашигласан байна. We use the continuous to say how long. За дараах жишээн дээр бид how long буюу хэр удаан хугацаанд гэсэн хугацааг чухалчилсан үед continuous цагийг ашигладаг. За мөн we use the simple to say how much, how many or how many times буюу бид хэр их хэр олон давтамжтай гэдэг утгуудыг илэрхийлж асуухдаа simple цагаар асуудаг ярьдаг талаарх жишээ өгүүлбэрүүдийг авч үзье. За мөн өгүүлбэрүүдийг хоёр-хоёроор харьцуулж харъя. За эхний өгүүлбэр how long have you been reading that book? How many pages of that book have you read? За хоёр өгүүлбэрийг харьцуулж харвал эхний өгүүлбэр дээр за чи энэ номыг уншиж эхлээд хэр хугацаа зарцуулж байгаа вэ буюу how long хэр хугацаанд гэдэг дээр төвлөрж байгаа учраас continuous цагаар бичсэн байгаа бол хоёр дахь өгүүлбэр дээр how many pages of that book have you read буюу чи уншаад хэдэн хуудсыг уншчихсан байна вэ буюу хэд гэдэг тоон дээр тулгуурлаж байгаа бол simple цагийг ашигласан байна. Дараагийн жишээ. Amy is writing emails. She has been writing emails all morning. Amy has sent lots of emails this morning. Хоёр жишээг харьцуулж харвал эхний жишээн дээр Amy email бичиж байна. Тэр бүтэн өглөөжингөө имэйл бичсээр байна буюу өглөөжингөө имэйл бичиж байна гэсэн утгыг илэрхийлж байгаа. How long буюу хэр хугацаанд имэйл бичиж байгаа юм бэ гэдэг үйл явц дээр тулгуурлаж байгаа учраас continuous цаг дээр бичсэн бол дараагийн жишээн дээр өнөө өглөө Эми маш олон имэйл илгээсэн буюу үр дүн дээр тулгуурлаж байгаа учраас хэдэн имэйл илгээсэн бэ буюу how much гэдэг утга дээр төвлөрж байгаа учраас simple цагаар бичсэн байна. Дараагийн жишээ. They have been playing tennis since 2 o'clock. They have played tennis 3 times this week. Эхний жишээн дээр тэд 2 цагаас хойш теннис тоглож байна буюу how long хэр удаан хугацаанд үргэлжилж байгаа гэдэг дээр төвлөрөлтөө continuous цагаар бичсэн байгаа бол дараагийн жишээн дээр they have played tennis 3 times this week буюу хэдэн удаа how much how many times гэдэг утга дээр төвлөрөлтөө simple цагаар бичсэн байна. Дараагийн жишээ I'm learning Arabic but I haven't been learning it very long. I am learning Arabic but I haven't learned very much yet. Дараагийн жишээн дээр би араб хэл сурч байгаа гэхдээ би тийм ч удаан хугацаанд сураагүй гэдэг утгыг илэрхийлж байгаа буюу how long утгыг илэрхийлж байгаа үед continuous цагийг ашигласан бол дараагийн жишээн дээр I'm learning Arabic but I haven't learned very much yet буюу за би араб хэл сурч байна гэхдээ тийм ч хангалттай сураагүй байна буюу энэ дэр how much гэдэг утгыг илэрхийлж байгаа учраас
present perfect simple цагаар бичсэн байна. За мөн present perfect simple болон continuous цагийг дараах жишээн дээр хэрхэн ашигласыг авч үзье. За зарим үйл өгөөд жишээ нь now гэх мэтчлэн үйл өгөөд болохоор now want гэх мэтчлэн өмнөх хичээлээр авч үзсэнчлэн continuous цаг дээр хоёрдоггүй үйл өгөөд байдаг. За тэр үйл өгөөд дээр болохоор present perfect continuous цаг хэрэглэхгүй. За жишээ өгүүлбэрийг авч үзье. I have known about the problem for a long time. Буюу за энэ хэдийгээр how long буюу хэр хугацаанд гэдэг утгыг илэрхийлж байгаа хэдий ч now гэдэг үг маань continuous цаг дээр хоёрдоггүй учраас I have known about the problem гэдэг simple цаг дээр бичгэнэ. Дараагийн жишээ how long have you had that camera. За энэ дээр have маань мөн адил continuous цаг дээр хоёрдоггүй тийм учраас how long have you had that camera гэж асууж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр бид continuous цаг дээр хоёрдоггүй өгөөдийн жагсаалтыг 4-р юнит дээр харсан тийм ээ. Үйл өгөөдийн жагсаалтыг 4-р юнит дээр харсан мөн 17-р юнит дээр have-ийн талаар авч үзгэнэ. За дараагийн жишээ. За but note that you can use want and mean in the present perfect continuous. За тэгэхээр бид нар now had гэх мэтчлэн believe гэх мэтчлэн үйл өгөөдийг continuous цаг дээр авахгүй боловч want болон mean гэсэн үйл өгөөдийг continuous цаг дээр хэрэглэж болох нь. За жишээ өгүүлбэр I have been meaning to phone Anna but I keep forgetting гэдэг үйлбэр дээр mean гэдэг нь болохоор continuous цаг дээр хойж болох нэ. Бүгдээрээ жишээ дасгал авч үзье. Started situation and completed sentence. Use the verbs in brackets. За хаалтан доторх үгийг ашиглаад өгүүлбэрийг үүсгэж бичгэнэ тийм ээ. За эхний өгүүлбэр Tom started reading a book 2 hours ago. He is still reading it and now he is on page 53. За тэгэхээр Tom 2 цагийн өмнө ном уншиж эхэлсэн, одоо хүртэл ном уншсаар л байгаа. Одоо 53 дугаар хуудас дээр явж байна гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр энийг доорх жишээ өгүүлбэрийг авч үзье. He has been reading for 2 hours. За энэ дээр болохоор хэдэн цагийн турш ном уншиж байгаа буюу үйл явцын чухал учраас цаг хугацааг чухалчилж байгаа учраас present perfect continuous цаг дээр бичсэн байна. Дараагийн жишээн дээр he has read 53 page so far буюу одоо хүртэл 53 хуудас уншчихсан байгаа буюу үр дүнгийн чухал үед болохоор present perfect continuous simple цагийг ашигласан байна тийм ээ. За дараагийн жишээ өгүүлбэрийг авч үзье. Rachel is from Australia. She is traveling around Europe. She began her trip 3 months ago. За тэр Австралиас ирсэн тийм ээ. Европоор ингээд аялал байгаа. За тэр 3 сарын өмнө аяллаа эхэлсэн юм байна тийм ээ. Тэгэхээр тэр 3 сарын турш ингээд аялаж байна гэдэг утгыг илэрхийлсэн өгүүлбэр үүсгэх хэрэгтэй. За тэгэхээр present perfect continuous цагаар бичгэнэ тийм ээ. За he гэж байгаа учраас she has been хамт явна тийм ээ. Has been. За travel man ing буюу traveling гэж бичсэн тийм ээ. Traveling for 3 months буюу 3 сарын турш аялаж байна гэсэн утгыг илэрхийлж байна. Гэхдээ өнгөрсөн дэлгэцсэн хараахан дуусаагүй байгаа үйл явдлын талаар илэрхийлэхдээ present perfect continuous цагийг ашиглана гэсэн үг тийм ээ. Дараагийн жишээн дээр 6 countries so far буюу so far гэдэг маань одоо хүртэл гэсэн утгыг илэрхийлж байгаа. За тэгэхээр тэр одоо хүртэл 6 орноор ингээд аялчихсан байна. 6 улс орноор аялчихсан байна гэсэн утгыг илэрхийлж байгаа буюу энэ дээр үр дүнг чухалчилж байгаа учраас present perfect simple цаг дээр бичих нь байна. Тэгэхээр she has visited 6 countries so far гэж хариулна. За дараагийн жишээг авч үзье. Patrick is a tennis player. He began playing tennis when he was 10 years old. This year he won the national championship again for the 4th time. За ийм өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийн дагуу дараах хоёр өгүүлбэрийн нөхөн нь тийм ээ. Эхний өгүүлбэрийг харцгаая. The national championship 4 times. За тэр 4 удаа гэж юм тийм ээ. 4 times буюу 4 удаа ингээд үндэсний аваргын тэмцээнд ялсан гэсэн өгүүлбэр чинь. Тэгэхээр энэ дэр how many times гэдэг утгыг илэрхийлж байгаа юм бол бид нар present perfect simple цаг дээр бичнэ гэж өмнөх жишээн дээр ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ дэр he has won. За win маань болохоор won гэдэг хэлбэрт хувирдаг. He has won the national championship гэсэн өгүүлбэр болгоно. Дараагийн жишээ since he was 10 гэж. Тэгэхээр энэ дээр since гэдэг үг маань болохоор as хойш гэсэн утгыг илэрхийлдэг. Тэр 10 настайгаас хойш гэсэн үг байгаа учраас өнгөрсөн эхлээд одоо хүртэл үргэлжлэж байгаа цаг буюу present perfect continuous цагаар бичих нь. За тийм учраас he has been. За тэгээд play маань болохоор play ing. Тэгээ буюу playing болно тийм ээ. Playing tennis. Next one. Дараагийн жишээ. When they left college, Lisa and Zoe started making films together. They still make films. За коллеж төгснөөс хойш кино хийж эхлээд одоо хүртэл хийсэл байгаа тийм ээ. За жишээ өгүүлбэр they filmed since they left college. За энэ since гэдэг үг нь болохоор тэрнээс хойш тийм ээ. За тэгэхээр коллеж төгснөөс хойш кино хийж байгаа буюу present perfect continuous цаг дээр бичин тийм ээ. Үргэлжилж байгаа учраас өнгөрсөн эхлээд одоо хүртэл үргэлжилж байгаа учраас have been за making болон тийм ээ. Making films since they left college. За дараагийн өгүүлбэр 5 films since they left college буюу энэ дэр за тэр коллежид төгснөөс хойш 5 кино гэсэн мэт. Тэгэхээр энэ дэр болохоор 5 буюу how many гэдэг үр дүн дээр тоо дээр чухалчилж байгаа учраас энэ нь болохоор present perfect simple цагаар бичигдэн гэсэн үг. Тэгэхээр энэ дэр
За олон тоо байгаа учраас they have. За тэгээд make маань болохоор made болов тийм ээ. Simple цаг дээр present perfect simple цаг дээр үйл үгийн 3 дахь хэлбэр буюу made болно гэсэн. They have made 5 films since they left college болох нь. Дараагийн дасгалыг авч үзье. Ask questions using the words in bracket. Use the present perfect simple or continuous. За мөн адил хаалтан доторх үгийг ашиглаад асуулт зохиож өгнө тийм ээ. Эхний жишээг харцгаая. You have a friend who is learning Arabic. You ask, How long have you been learning Arabic? За энэ жишээн дээр жишээтэй адилхан бусад жишээ дасгалуудыг ажиллацгаая. You have just arrived to meet a friend. She's waiting for you. You ask, wait long. За тэгэхээр энэ дээр болохоор асуухтаа бид нар present perfect continuous цагаар асуух нь тийм ээ. Тэгэхээр энэ дээр за have you been. За wait гэдэг маань болохоор waiting болно тийм ээ. Waiting long. За чи хэр удаа хугацаанд хүлээсэн бэ гэдэг асуулт болох нь тийм ээ. Дараагийн жишээ. You see somebody fishing by the river. You ask, catch any fish? За тэгэхээр энэ дэр за ямар нэгэн загас одоо барьсан уу гэдэг талаар асуусан тийм ээ. Ямар нэгэн загас барьсан уу буюу үр дүнгийн чухалчилж байгаа үед бид нар present perfect simple цагийг ашиглана гэсэн тийм ээ. Тэгэхээр present perfect simple цаг маань хайсаар асууна. За have you. За барих catch гэдэг үг маань болохоор үр дүнгийн 3 дахь хэлбэрээр хуурахтаа caught болдог. Any fish. За have you caught any fish? Та дэрэн загас барьсан уу гэж асууж байна тийм ээ. За үр дүн чухал болохоос биш хэр удаа хугацаанд загас барьсан бэ гэж асуугааг учраас контент цаг дээр бичихгүй гэсэн үг тийм ээ. Дараагийн жишээ. Some friends of yours are having a party next week. You ask how many people invite. За тэгэхээр энэ дээр how many гэдэг үг бас орж иж байгаа учраас мөн адил present perfect simple цагаар бичих нэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр how many people. За тэгээд have гэж асуустай тийм ээ. Have you invited? За хэр олон хүмүүсийг урьсан бэ гэж тийм ээ. Invited. Дараагийн жишээ. A friend of yours is a teacher. You ask how long teach. За дээр how long гэж асууж байгаа учраас бид нар present perfect continuous цагаар бичих хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр how long have you been teaching болно тийм ээ. Teaching. Дараагийн жишээ. You meet somebody who is a writer. You ask how many books write. How long write books гэх хоёр асуулт байна тийм ээ. За тэгэхээр эхнийх дээр how many books буюу how many гэж асууж байгаа учраас бид нэр simple цаг дээр бичнэ. How many books? How many books? Have you written? Баярлалаа тийм ээ. Хэр олон ном бичсэн бэ? За үр дүн дээр чухалчилж байна тийм ээ. Тийм учраас simple цаг дээр бичсэн байна. Дараа нь болохоор how long буюу хугацаанд дээр чухалчилж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр how long have you been writing? How long have you been writing books? За ер нь чи хэр хугацаанд ном бичиж байна гэж асуух юм бол how long have you been writing буюу present perfect continuous цаг дээр бичих нь. За хэдэн ном биччихсэн байгаа вэ буюу үр дүн дээр тулгуурлах юм бол present perfect simple буюу simple цаг дээр бичих нь тийм ээ. Дараагийн жишээ. A friend of yours is saving money to go on world trip. You ask how long save? How much money save? За энэ дээр болохоор эхний жишээнд мөн адил how long гэж байна. Тэр хэр хугацаанд вэ гэдгийг асуухтаа дандаа how long have you been saving гэж чинь тийм ээ. Saving. За money гэж болно тийм ээ. Saving money. За хэр хугацаанд мөнгө хадгалж байна вэ гэж асуух юм бол хугацаа чухалчилсан үед болохоор present perfect continuous цагийг ашиглана. За how much буюу үр дүн чухал учраас бид present perfect simple цагийг ашиглах нэ. Тэгэхээр энэ дээр how much money have you хадгалах гэдэг маань дөрвийн хөрөлөөр хүрэх учраас saved болно гэсэн үг. Дараагийн жишээ. Put the verb into the present perfect simple or continuous. За мөн present perfect simple болон present perfect continuous-ийн зөв тохиолыг хөргөж чигнэ тийм ээ. За эхний жишээг харъя. За where have you been? Have you been playing tennis? За чи хаана байсан бэ? Теннис тоглож байсан уу? За энэ дээр бол activity чухал байна тийм ээ. Дараагийн жишээ. Look, somebody break that window. За хараарай гэж тийм ээ. Үгүй тэрийг хараач. За хин нэг ингэ цонхыг хаалчихсан байна гэсэн утгаар илэрхийлнэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор цонх хаалчихсан буюу үр дүн ярьж байгаа учраас simple цаг дээр бичих нь present perfect simple цаг дээр бичих тийм ээ. Тэгэхээр энэ дээр somebody учраас has авна тийм ээ. Has broken. За break маань болохоор present perfect simple цаг дээр болохоор broken гэдэг үйл үгийн 3 дахь хэлбэрээр хөрдөг. Somebody has broken that window. You look tired. You work hard гэж. Тэгэхээр энэ дээр болохоор чи ингээд ядарчихсан харагдаж байна. Чи одоо удаан хугацаанд ажилласан уу буюу энэ дэр хугацааны талаар ярьж байгаа учраас
continuous цагаар бичих нэ. Тэгэхээр энэ дэр have you been working? За чи удаан хугацаанд ажилласан учраас ингээд ядарсан уу гэсэн утгаар асууж байна тийм ээ. За тэгэхээр тэр хүн маань түр хугацаанд ажиллаагүй ер нь удаан хугацаанд яг нь ажиллаж байна уу гэсэн юм асуусан байна тийм ээ. Үргэлжилсэн цаг хугацааны талаар явахдаа continuous цагийг ашиглав. За дөрөвдүгээр жишээ. You ever work in a factory гэж no never гэж. Тэгэхээр чи үйлдвэрт ажиллаж байсан уу гэдэг энэ хүний өмнө нь ажилласан талаарх туршлагын талаар асуухтаа simple цагийг ашиглана. Тэгэхээр өмнө нь ер нь хизээ нэгэн цагт үйлдвэрт ажиллаж байсан уу гэсэн утгаар асууж байна тийм ээ. За тэгэхээр энэ дэр үр дүн чухалчилж байна гэсэн. За have you ever За тэгээд work маань work болно. Have you ever worked in a factory гэж асуусан байна тийм ээ. Дараагийн жишээ. Where is Lisa? Where she go? За Lisa хаана байна вэ гэж тийм ээ. Тэр хаашаа явсан бэ? Хаашаа явчихсан бэ гэж асуусан тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор хаашаа явчихсан бэ буюу энэ дээр үр дүн болоод дуусчихсан зүйлийг асууж байгаа учраас has she ган болох хэрэгтэй. Гү манган болох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр has she gone буюу тэр хаашаа явсан бэ гэсэн асуулт байна. Дараагийн жишээ. За this is very old book. I have it since I was child. За тэгэхээр би үнийг за энэ маш хуучин ном гэж тийм ээ. Намайг хүүхэд байхаас хойш одоо хүүхэд байснаас л эхлээд энэ надад байсан гэсэн утгыг хэлж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор надад байсан гэсэн present perfect simple цаг дээр бичигдэх нь байна. Тэгэхээр I have had буюу have маань болохоор үйл өгөн 3 дахь хэлбэр дээр had болдог. Тэгэхээр I have had хэлбэр төрөх нэ. За дараагийн жишээ. Have you been busy? За чи завгүй байсан уу гэж тийм ээ. Завгүй байсан уу? No, I watched TV гэж. Тэгэхээр би зурагт үзэж байсан. Буюу activity гэж хурцлж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор I have been watching TV буюу за хэсэг хугацаанд үргэлжилж байсан учраас continuous цаг дээр бичих нь тийм ээ. Дараагийн жишээ. My brother is an actor. He appears in several films. За миний ах жүжигчин тэр олон кинонд ингээд гардаг гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор хаа миний буюу үр дүн тоо хэмжээг чухалчилж байгаа. Several films гэдэг тоо хэмжээг чухалчилж байгаа учраас he has appeared болно гэсэн үг. Present simple цаг дээр бичигдэх нь тийм ээ. Appeared in several films. Дараагийн чи sorry I'm late. That's all right. I not wait long гэж. Тэгэхээр за уучлаарай би ингээд тоцорчихсан байна гэсэн чинь за би ингээд зүгээрээ би удаан хугацаанд хүлээсэнгүй гэсэн санааг илэрхийлж байна. Тэгэхээр энэ дэр how long гэдэг дээр бид нар continuous цагийг ашиглах хэрэгтэй. За I have за тэг үүсгэж байгаа учраас I have not болно тийм ээ. I haven't been waiting long буюу би удаан хугацаанд хүлээсэнгүй гэж. Are you okay? You look as if you cry гэж. За тэгэхээр as if гэдэг маань болохоор юм шиг гэсэн утгыг илэрхийлж байгаа. As if хамтдаа тэгсэн юм шиг гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр чи ингээд you cry буюу уйлчихсан юм шиг харагдаж байна. Зүгээр үг гэсэн утгаар асууж байна. Тэгэхээр уйлах гэдэг маань болохоор activity үйл явц дээр тулгуурлаж байгаа мөн хэсэг хугацааны үргэлжилсэн зүйл учраас continuous цаг дээр бичих нь байна. Тэгэхээр you have been crying болон тийм ээ. Crying. You have been crying буюу за чи ингээд уйлж байсан уу? Уйлж байсан юм шиг ингээд харагдаж байна. Зүгээр үү гэж тийм ээ. Уйлжсан юм шиг харагдаж байна. Зүгээр үү гэж. За дараагийн чинь is still raining? No, it stopped гэсэн. Тэгэхээр бороо орсоор байна уу гэсэн чинь үгүй. Зогсчихсан байна буюу бороо үргэлжлэн орохоо болчихсон байгаа учраас аль хэдийн бороо ороод зогсчихсан байгаа буюу present perfect simple цаг дээр бичих нь. It has stopped болно гэсэн үг тийм ээ. Дараагийн жишээ. The children are tired now. They play in the garden гэж. Тэгэхээр одоо тэд хүүхдүүд одоо ядарчихсан байна тийм ээ. Тэд цэцэрлэгт хүрээлэнд ингээд тоглож байсан гэсэн утгаар бичин тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол continuous цагийг бичих хэрэгтэй. They have been playing in the garden буюу тэр цэцэрлэгт тоглож байсан гэсэн утгыг илэрхийлж байна. За I lose my phone. You see it. За тэгэхээр би ингээд уцаа алцаал байна гэж ярихгүй шүү дээ тийм ээ. Алцаал байсан гэж ярихгүй. Би уцаа алдчихсан аль хэдийн болоод өнгөрчихсөн зүйл учраас present perfect simple цагаар бичих хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр I have lost. За lose нь болохоор lost болдог. I have lost my phone. За тэгээд чи үнийг харсан уу гэж асуусан тийм ээ. Тэгэхээр чи үнийг хараагүй биз? За гэж асуух юм бол have you seen? За чи үнийг хараад байж гисэн үг гэж хэлэхгүй тийм ээ. Чи үнийг харсан болов уу гэдэг үднээс асуух учраас simple цагаар бичнэ гэсэн have you seen? It буюу чи үнийг харсан уу гэсэн утгаар асууж байна. Дараагийн чи I read the book you lent me. Бат гэсэн байна. Тэгэхээр энэ дэр чиний надад одоо зээлсэн номыг би ингээд уншиж байна. Гэхдээ гэд тийм ээ. Цааш нь бичгэнэ. За but I not finish it yet. It's really interesting гэсэн юм өгүүлбэр юм тийм ээ. За тэгэхээр энэ дэр би номыг уншиж байна буюу continuous цаг дээр бичих хэрэгтэй учраас I have been reading book you lent me. За чиний өгсөн номыг би уншиж байна.
За тэгээд гэхдээ би I'm not finished гэж авчраас үгүйсэх хэлбэр бичих нь би үүнийг хараахан дуусаагүй байна. За тэгэхээр хараахан дуусаагүй байгаа учраас I haven't finished. I haven't finished. It's really interesting гэсэн юм тийм ээ. Дараагийн жишээ. I read the book you lent me so you can have it back now. Тэгэхээр за би чиний өгсөн номыг уншчихсан. За тиймээс одоо буцааж авч болно. Асуудгаар хэлж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол уншаад дуусчихсан үр дүнг ярьж байгаа учраас present perfect simple цаг дээр бичих нь I have read the book болох нь тийм ээ. За ингээд өнөөдөр хичээлээр бүгдээ present perfect continuous болон simple цагийн ялгааг харуулсан дасгалуудыг ажиллаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.